Бид өмнө нь Бенжамин Франклинийг нийгмийн зүтгэлтэн, бизнесмен, зохион бүтээгч ба эрдэмтэн байсан тухай ярьсан. Харин одоо тэрнийг дүр зургийг нь бүрэн гүйцээх үүднээс үндэслэгч эцэг болох тухай ярив. Эннээс өөрөөр илүү сайхан үг хэлэхэд үнэхээр бэрх юм л да. Тийм шүү. Тэрээр бол Америкийн анхны дипломат байсан бөгөөд одоо тэрээр энэхүү албыг хэрхэн хашиж байсан талаар нь одоо ярьцгаая. 1757 оны үед бол тэрээр Пенсильванийн колонийн элчин сайд буюу одоо тус колониг Лондонд төлөөлөн суух төлөөлөгчөөр сонгогдсон. Мужийнхаа ард иргэдийн эрх ашиг хамгаалж, мужийнхаа ассамблийн шийдвэрийг бусад одоо оронд хүрэхээр ажиллах болсон байна. Ингээд цаашид 17 бараг одоо 18 жилийн туршид Америкийн колонийн эрх ашиг Лондонд төлөөлөн суух болсон байна. Энэ үе бол Америкийн түүхийн маш чухал үе байсан. Учир нь тухайн үед колони мужууд болон Их Британий хоорондын зөрчил нэлээд хурцтаад байсан үе юм. Дээрээс нь Франц индианчуудын дайн буюу Европт болж байсан томоохон дайны нэг хэсэг нь энд үргэлжилж байлаа. Энэ дайн 1763 онд дуусаж харин британчууд колониудаас нөхөн төлөөс авахыг хүсэж байсан. Энэ дайны үеэр бол Их Британи Америк дахь колониудыг хамгаалахад тусалсан учраас одоо тэд төлөөсийг нь төлөх ёстой гэж үзэн Америк дахь колониудаас авах татвараа нэмэгдүүлж эхэлсэн байна. Гэвч тухайн үед Америкийн колониуд нь бараг эзэн улс Британийн одоо хэмжээнд очих үйц одоо эдийн засгийн чадамжтай болсон байсан учраас Лондонд байгаа хэсэг бүлэг хүмүүсээр юу хийхээ байнга заалгаад байхыг хүсэхгүй болсон байсан. Ингээд колони бүр өөрийн хууль тогтоох байгууллагуудтай болсон байсан. Тэд бид татвар төлөх ёстойгоо мэдэж байгаа ч шийдвэрээ өөрсдөө гаргадаг байх ёстой гэж үзэж байсан. Ингээд тиймээс бидэнд одоо оноож байгаа татварыг тогтооход биднийг төлөөлсөн хүн заавал оролцох ёстой гэсэн санаа ихэд түгэн одоо дэмжлэг авч ийм ч учраас Франклинийг Британийн парламентод илгээсэн байна. Түүнийг илгээснээр Америкт хуудас цаас ч юм уу ширхэг сонинч худалдаж авсан гэсэн Лондонд татвар төлөх ёстой болгосон. Ингээд тэмдэгтийн хууль гэх мэтийг өөрчилж колонийн хууль тогтоох байгууллагад арай илүү эрх мэдэл шилжүүлэх талаар одоо ажиллахыг хүсэж байсан байна. Түүхээс харахад тухайн үе нь маш их зөрчилдөөнтэй, маргаантай, хүнд хэцүү түүхэн үе байсныг бид мэднэ. Тэгэхээр Бенжамин Франклин үнэндээ тэр их уур хилэнг зөвшөлтсөн харилцаагаар давж туулах хэрэгтэй байсан байж л дээ, тийм үү? Тийм шүү. Тэгэхээр Лондонд очиж тэрээр үнэхээр соён гэгэрүүлэгч эрдэмтдийн инээнд орж чадсан байна. Энд түүний Лондонд байх үеийн одоо сайхан зураг байна л та. Одоо хажууханд нь Исаак Ньютон зогсож байгаагаар дүрслэгдсэн байна. Тэгэхээр Франклин бол тухайн үеийн Лондонгийн хүмүүсийн хувьд доктор Джонсон шиг л одоо сэхэтний төлөөл байсан. Гэвч тухайн үеийн эдийн засгийн эрхийг одоо Тори намын сурвалжт гаралтай дээд зэнданыхан барьж байсан. Франклин тэдний хувьд Америкийн колониудад өргөн эрхээ олгохыг хүссэн нэг ядаргаатай хүн мэт харагдаг байсан байна. Үнэхээр тэдгэр хүмүүсээс ялгаатай нь Бенжамин Франклин таны хэлснээр соён гэгэрүүлэгч байсан төдийгүй мөн тэдэн дотор их чухал тооцогддог хүн байсан юм байна л да. Тийм шүү. Одоо цахилгаан гаргаж авч чадсан агуу эрдэмтэн байсан учраас Лондон хотод парламентын ордны оролцоо жижигхэн байшинд амьдардаг тэрийг одоо тухайн үеийн бүхий л скетүүд сэтгэгчдийн гүн хүндэтгэлийг хүлээсэн ч парламентод бол хинч одоо тоож үздэггүй нэг юм байсан байна. Тэр ч байтугай бүр нэг удаа түүнийг кокпит хэмээх парламентын нэг хэсэг болсон газар дуудан ирүүлж парламентаас одоо Америк дахь колониудад татвар унах явдлыг зогсоох оролдлогын төлөө одоо олонний өмнө түүнийг давхуурхаж байсан байна. Энэ нь Бенжамин Франклины уур хилэнг одоо хүргэж Англиас салан тусгаарлахын тулд ховсгол хийх хэрэгтэй гэж үздэг хүмүүсийн тал руу одоо түүнийг түлхэж өгсөн хэрэг болсон. Энэ тэрний гэр бүлийн дотроо зөрчилдөөнтэй болох гэж хүргэжээ. Учир нь тэрний хүн. Тийм ээ, тэрээр одоо нөгөө ботч хүү Вильямыгаа одоо дагуулж ирсэн байсан шүү дээ. Ингээд хүүтэйгээ их ойр дотн харилцаатай байсан. Гэтэл хүн ботч хэдий ч магадгүй одоо дундаж одоо давхаргын хүний ботч байсан учраас ч юм уу эсвэл одоо язгууртны зантай нэгэн болж өссөн байгаа юм л да. Тэгээд л одоо тентгийн ван гүнгүүтээ найзалд нөхрөлдөг болсон. Тэр байтугай бүр Британий засгийн газар болон одоо эзэн хаанаас түүнийг Нью-Жерси мужийн амбан захирагчаар томилсон байна. Ингээд Вильям Франклин одоо Английн эзэн хаанд үнэн ч нэгэн болж хувирсан бол харин эцэг Бенжамин Франклин эсэргүү үзэлтэй хаанд төрийн эсрэг хувьсгал гаргах хүсэлтэй нэгэн байсан гэж байна. 1775 болон 1776 оны үед түүхэнд юу болж байсныг бид мэдэж байгаа шүү дээ. Ингээд бослого хөдөлгөөнд дэгдэж эхэлсэн 1775 онд Франклин нутаг бутсан байна.
Тэрээр одоо буцаж очоод бослог хөдөлгөөнийг намжих тал дээр амжилт олоогүй. Филадельфид буцаж очоод тухайн үедээ хувьсгалчдын талд орох уу эсвэл одоо Британий эзэн хааны титэм эзэнт гүрэндээ үнэн ч хэвээр үлдэх үү гэдгээ хараахан шийдэж чадаагүй байх үедээ хүүтэйгээ уулзсан байна. Тухайн үед хүн бол одоо эзэн хаанаас Нью Жерсид томилогдсон амбан захирагч болоод байсан. Тэрээр хүүтэй хувьсгалчдын талд орно гэдгээ хэлэхэд одоо хүүний харин эзэн хаанд үнэн ч хэвээр үлдэнэ гэдгийг хэлсэн байна. Үүнээс хойш тэрээр үлдсэн амьдралынхаа турш одоо хүүтэйгээ бараг үг сольж үзээгүй гэхэд болно. Одоо ийм томоохон амьдын одоо хаагцал үзснийхаа дараа Бенжамин Франклин Филадельфигийн иргэдэд хандаж Америкийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн талд орно гэдгийг мэдгдсэн байна. Ингээд тэрээр Джефферсон, Адамс нартай хамтран 1776 оны 7 дугаар сард тусгаар тогтнолын тунхагийг одоо бичлэлсэн. Тусгаар тогтнолын тунхагийг зарласныхаа дараа хэрэгжүүлэхийн тулд энэ дайнд францчуудыг өөрсдийнхөө талд татах хэрэгтэй гэдгийг ойлгосон байна. Өмнө нь бол Франц индианчуудын дайн болсон бөгөөд Англи, Франц хоёр бараг л одоо бүтэн 100-ны туршид хоорондоо байлдаж байгаа учраас Франц улсыг өөрсдийн талд оруулах юм бол тэдэнд ашигтайгаас гадна нэгэнтэй л одоо хоорондоо байлдаж байгаа хоёрын нэгэн одоо шинэ байлдааны талбар нь Америк болох болно гэдгийг тэд мэдэж байсан. Ингээд тэрээр Францыг өөрсдийн талд оруулах үүрэгтэйгээр Парист элчингээр томилогдсон. Хэрвээ та дээрх хоёр зургийг одоо харах юм бол нэгэн дээр нь Франклины Лондонд байх үеийн одоо хүрэмтэй аятайхан жентльмен нэрийн зураг байгаа. Харин дараа нь бол тэр Францад очоод Франц хүмүүс Жан-Жак Руссогийн натурал хүн, амьд байгаль, натурал философичд одоо хэрхэн их байгальтай эргэн нэгдэж байгаа тухай бүтээлүүдийг маш их уншдаг болохыг олж мэдсэн байгаа. Одоо хэдийгээр Франклин хизээч хөдөө ихээр амьдарч байгаагүй, харин Бостон, Филадельфи, Лондон гэд томоохон хотод амьдарч байсан хэдийч одоо Парист очингуудаа элбэнхийн арсан малгай одоо анчин эрэг шиг хүрэм өмсч Франц хүмүүст эрхчлөлөө тусгаар тогтнол ярьсан ойгоос ирсэн гүн ухаантан мэт одоо харагдах болсон байна. Гэхдээ түүний Парист ирсэн гол зорилго нь бол тэрээр францчуудыг ятгаж одоо дайнд өөрсдийнхөө талд оруулахар байсан. Тийм ээ. Дайнд өөрсдийнхөө талд оруулахар ятгахаар ирсэн юм байна. Тэгээж бас энд нэлээд удаан байсан байх шүү. Тийм шүү. Тэгэхээр Парист удсан. Мэдээч одоо хамгийн гол нь францчуудыг дайнд өөрсдийнхөө талд орохыг ятгах одоо зөвшөөрүүлэх явдал байсан байгаа. Мөн үүний хажуугаар одоо тэрээр хэвлэн нийтлэгчийнхээ ажлыг эрхэлж Парисын ойролцоо Парси хэмээх газар хэвлийн газар байгуулж тусгаар тогтнолын тунхаг мэт одоо тухайн үед Америк нэгдсэн улсаас ирж байсан олон томоохон ач холбогдолтой бичиг баримтуудыг хэвлэн түгээж байсан. Түүнээс гадна эрдмийн ажлаараа алдаршсан францчууд түүний захиргаан савааны туршилтыг үзсэн анхны хүмүүс байсан. Түүнийг одоо маш их хүндэтгэ үздэг байсан байна. Тухайн үедээ эхнэр Дебора Рид нь өөд олчихсан байсан. Тэрээр бас залуу бүсгүүчүүдэд бас хайрын шүлэг зохиож одоо Парис даяар алдартай байсан байна. Тэгвэл тэр жинхэнэ Франц ирчүүчиг л байж тээ. Харин тийм ээ. Бас Парижийн дарс овоо ухарцчдаг гэж байгаа юм. Тэгэхээр Жон Адамс тухайн үед бас Парист ирж таарчил тээ. Жон Адамс бол харин жинхэнэ одоо пуритан шашинтай хүн шүү дээ. Тэр хоёр бол олон жилийн туршид хамтарч ажилласан ч гэсэн бие биендээ нэг их дуртай байдаггүй байсан байна. Франклиныг хоёр найз хүүхэнтэд нь одоо өглөө их оройтож босдогдно. Парижийн дарс одоо хэтрүүлж хэргэлдэгтэн Жон Адамс ихэд ургуутсаж байсан байна. Гэвч чухамхөө Франклин францчуудыг өөрийн талд татаж чадсан бөгөөд дайнд усах тийшээ хандхад британчуудтай хэлцээр хийж алдарт нөгөө Парисын гэрээ байгуулж Америкийн хувьсгалыг ялуулан Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж чадсан. Үнэхээр Франклин француудтай хил амаа олцож чадаж байсан бөгөөд заримдаа ч тэднийхээ ар хударгаар ажлаа амжуулчихдаг залтай нэгэн байсан ч францчууд түүнд бол дуртай. Харин Жон Адамс бол дургүй байсан байна. Жон Адамс дургүй ээжээ. Харин тийм түүнд бол дургүй байсан гэж байгаа юм л та. Харин одоо Бенжамин Франклин бол их хэцүү зорилгоо бүрэн биелүүлж чадсан. Францчууд түүнд илүү дуртай байсан учраас уу? Харин тийм ээ. Одоо хэдийгээр Жон Адамс бол үнэхээр агуу их оромж хүн байсан ч гэсэн хэрвээ та Парист очиод нэгэн өчиг өнгөрөх болбол та Жон Адамсыг биш харин Бенжамин Франклинийг сонгох байсан байх л та. Ерөнхийдөө бол надад нэг сонирм ажиглагдсан л да. Бенжамин Франклин хэдийгээр Америк нэгдсэн улсыг байгуулсан үндэслэгчдийн нэг хизээж гартаа буу авч байлдаж байгаагүй ч харин амьдралынхаа сүүлийн хагаст Европ, Лондон, Парис гэд газруудад очиж улс орноо төлөөлөн ажиллаж байсан явдал юм.
Тэрээр Лондонд улсынхаа эрх ашигыг төлөөлөн зөвлөх үүрэг гүйцэтгэж байсан бол харин Парист холбоотнуудтайгаа хамтран ажиллаж байжээ. Тийм шүү. Одоо түүний дипломат ажилгүйгээр бид одоо хувьсгалд хизээж ялж чадахгүй байсан гэж Америкчууд хэлдэг те. Учир нь хувьсгалын үеэр хэрэгэлсэн дайр туслахаар ирсэн сэргүүдгүйгээр одоо Америкчууд хизээж ялж чадахгүй байсан байгаа. Францын гадаад хэргийн сайд Виргинийн одоо илгээсэн усан цэргүүдийн тусламжтайгаар Жорж Вашингтон одоо шийдвэрлэх тул даандаа ялалт байгуулж одоо Америкийн хувьсгалыг ялуулсан байна. Ийм амжилттай ажилласныхаа дараа Бенжамин Франклин 1885 онд бараг 80 настайдаа эх орондоо эргэж ирсэн хэдиж бас зүгээр суулгүй өөрийн амьдралын сүүлийн хэдэн жилийг одоо үндсэн хуулийн конвенцэд ажиллаж улсынхаа хамгийн ахмад төрийн зүтгэлтэнд болж чадсан байна. Тэр үнэхээр гайхалтай хүн байжээ. Тийм шүү.